Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Шинэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдэв 10 тэтрүүлэн нэмэх. За, дэлгэц рүү цөмөрөө анхаарлаа хандуулаарай. За, энэ юу вэ хүүхдүүдээ? Тийм ээ, алим. Энэ бол жимсний нэг төрөл. За, дараах зураг нь хэдэн ширхэг алим байна. Хүүхдүүдээ тоолоорой. За, тийм. 9 алим байна, тийм ээ. 9 ширхэг алим дээр багш нь 3 ширхэг алимыг яаж нэмэх вэ хүүхдүүдээ? Тийм ээ, 9 ширхэг алимыг 10 болгож гүйцээх хэрэгтэй. Тийм болохоор бидэнд хэдэн алим хэрэгтэй байна? 1 алим. Өө зүйтэй. Энд 3 алимынхаа нэгийг авч хэрэглэх нь байна, тийм ээ. За тэгвэл энд бид 10 болгож гүйцээлээ. Цаана нь хэдэн ширхэг алим үлдээ хүүхдүүдээ? 2 ширхэг. Тэгвэл 12 ширхэг алим боллоо. 9 алим дээр 3 алим нэмэгдэхээр нийт хэдэн алим болов хүүхдүүдээ? 12 алим боллоо. За дараах зураглалыг багш нь үзүүлье. 9 дээр 3-ыг нэмэхэд хэд гарах вэ? Үүнийг бид нэр тоон шулуун болон багш нь 1 ширхэг алимыг 1 куб дөрвөлжингээр төлөөлүүлээд зураглалыг үзүүлье. За цөмөрөө тоолоороо. Энд хэдэн ширхэг шоо гарч ирж байна? 9 ширхэг. Одоо бидэнд 3 ширхэг шоо хэрэгтэй. 3 ширхэг шоо нь биднэрт нэмэгдэж ирж байгаа, тийм ээ. За үүнийгээ бид нар энэ шоон дээрээ үзүүлье. 9 ширхэг шоог 10 ширхэг шоо болоход хэд хэрэгтэй вэ хүүхдүүдээ? Өө зүйтэй. 1 ширхэг. Тэгвэл энэ 3 ширхэг шооноос нэгийг авчие, тийм ээ. Тэгвэл цаана хэд үлдэж байна? 2 ширхэг. За тоон шулуун дээрээ 9-ийг үзүүлье. 9 дээр 1 ширхэг шоо нэгдсэн чинь 10 дээр очисон байна. За тэгвэл одоогийн дараа 9 дээр 1-ийг нэмсэн үйлдэл маань бид нэр тоон шулуун дээрээ харахад хэд дээр очисон байна? 10 дээр очисон байна шүү дээ. Одоо цаана дахиад 2 шоо үлдсэн байгаа. Түүнийгээ яах вэ? 10 дээрээсээ нэмээ явах нь. 1 2 хэд дээр очисон бэ хүүхдүүдээ? 12 дээр. За дэлгэцэн дээр байгаа цөмөрөө шог харъя. 1 10 2 1 гэж. Энийгээ бичихэд бид 12 1 гэж цифрээр бичих нь. За дэлгэцэн дээр юу гарсан бэ хүүхдүүдээ? Энэ бол өндөг. Уураг ихтэй, шим тижилтэй хүнсний бүтээгдэхүүний нэг зүйл. За үүгээр одоо багш нь хичээлээ явуулъя. Энэ сагсанд байгаа өндгийг цөмөрөө энэ саванд хий. Хэд хэдээр хийж гин сайн хараад тоолоороо хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 8 9. Бид нэр 9 ширхэг өндөг дээр хэдэн өндөг нэмэх гэж байгаа вэ хүүхдүүдээ? 3 өндөг нэмэх юм байна. За одоо 9 өндөг дээр 3 өндгөө нэмэхдээ бид нар ямар үйлдэл хийх вүлээ? Энэ 9 өндгөө 10 болгож гүйцээх хэрэгтэй. 10 болоход бид энд хэдэн өндөг дутуу байна? 1 өндөг дутуу байна. Тэгэхээр цөмөрөө эндээс 1 өндөг аваад 10 болгож гүйцээе. За ингээд 10 өндөг боллоо. Цаана хүүхдүүдээ хэдэн өндөг үлдсэн байна? 2 өндөг байна. Одоо тэгвэл энийг хэд гэж унших вэ? 12 өндөг гэж унших нь. Сайн байна хүүхдүүдээ. За дараагийн үйлдэлийг дахиад хий. За багш нь энд 8 өндөг тавья. За тоолъё. 1 2 3 4 5 6 7 8. За одоо 8 өндөг дээр 5 өндөг нэмье. 1 2 3 4 5. За хүүхдүүдээ багш нь ямар үйлдэл хийх вэ? За одоо хүүхдүүдээ цөмөрөө 8 өндгөө 10 болгоё. Тэгэхээр бидэнд 2 өндөг хэрэгтэй. 9 10. За зүйтэй. 10 өндөг боллоо.
Тэгвэл цаана хэдэн өндөг үлдсэн бэ хүүхдүүд ээ? Энд ажиглаарай. За одоо энд 13 өндөг болсон байна. Нийлээд 13 өндөг боллоо. За хүүхдүүдээ дэвтрээ дэлгээд балын харандаага бариарай. За одоо багшийнхаа хэлхийг сайн сонсоод дэвтэр дээрээ үйлдэлийг гүйцэтгэх нь 8 нүд болгоно нэг цэг тавиарай. За цэгээ тавьж байхдаа тоолоороо хүүхдүүдээ 1-ээс 8 хүртэл тоолоод нэг цэг тавина. За үргэлжлүүлээд улаан өнгийн харандаагаар 3 цэг тавина. Гэхдээ хүүхдүүдээ энд нэг юм анхаарах хэрэгтэй байна. 8-ыг бид 10 болгож гүйцээнэ. Тэгэхээр 8-ын ард хэдэн улаан цэг тавьж гин? Тийм ээ, 2 улаан цэг тавьж гин. Нэг цэгийг хаана тавих вэ? Нэг цэгээ бид нэр 2 дахь мөрний ихэнд тавих нь. За одоо энд тэгвэл нийлээд хэдэн цэг болсон байна хүүхдүүдээ? Тоолоорой. Бид нэр 8 хар өнгийн цэг дээр 3 улаан өнгийн цэгийг нийлүүлээд бүгд 11 цэг болголоо. За хүүхдүүдээ багш руугаа анхаарлаа хандуулаарай. Одоо цөмөрөө нэмэх үйлдэлээ бичицгээе. Эхлээд бид нэр 8 цэг тавьсан тийм ээ. За дараа нь 3 улаан цэг тавьсан. За үүнийгээ бид нар яаж нэмцгэлээ хүүхдүүдээ? 8-ыг 10 болгож гүйцээхийн тулд бид нар 2 цэг нэмсэн. За цаана 1 цэг үлдсэн тийм ээ. За 8-ыг 10 болгож гүйцээсэн учраас энд 10 болсон. Цаана 1 цэг ингээд 11. 11. За тэгвэл 8 дээр 3-ыг нэмэхээр хэд гарах нь хүүхдүүдээ? 11 гарах нь. За энэ бичиглийг хүүхдүүдээ дэвтэр дээр бичээрэй. За бичиж дууссан хүүхдүүдээ. За дараагийн жишээн дээр ажиллая. За багш нь бас хэдэн ширхэг өндөг тавилаа? 9 ширхэг өндөг тавьсан. 9 ширхэг өндөг дээр мөн адил 3 ширхэг өндөг нэмэгдсэн. За одоо энийг цөмөрөө яаж нэмэх вэ? 9-өө 10 болгож гүйцээнэ. 9-ийг 10 болгож гүйцээхэд бид хэдэн өндөг хэрэгтэй вэ? 1 өндөг. Цаана нь хэдэн өндөг үлдсэн блэ? 2 өндөг үлдсэн тийм ээ. За 10 боллоо. 2 12. За тэгвэл 9 дээр 3-ыг нэмэхээр хэд гарах нь хүүхдүүдээ? 12. Одоо энэ бичиглийгээ энд хийх нэ. За 2 дахь энэ бичиглийг хүүхдүүдээ дэвтэр дээрээ бичээрэй.
Хичээлд идэвхтэй орсон хүүхдүүдээ маш их баярлалаа. Гэрийн даалгавраа өгье. За, дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. Дэлгэцэн дээр гарсан тоонууд ямар учиртай тоонууд вэ хүүхдүүдээ? За, эдгээр тоонуудын нийлбэр 11 гарах байна. Энийг яаж бодох аргыг өнөөдрийн хичээлээс ойлгосон бол эдгээр тоог нийлбэр хэлбэрээр бичээрэй. За, багш энд нэг юм анхааруулъя. 9 дээр 2-ыг нэмнэ, 8 дээр 3-ыг нэмнэ, 7 дээр 4-ыг нэмнэ, 6 дээр 5-ыг нэмнэ. Үүнийг ямар үйлдэлээр яаж хийхийг маш сайн анхааралтай бичиж бодъё шүү. За, дараагийн мөрөнд 5 дээр 6-ыг нэмнэ, 4 дээр 7-ыг нэмнэ, 3 дээр 8-ыг нэмнэ, 2 дээр 9-ыг нэмнэ. Энд юу ажиглагдаж байна хүүхдүүдээ? Тийм. Нэмэгдэхүүний байр солих чанар энд байгаа. Та нар нэмэгдэхүүний байр солих чанарыг мэднэ шүү дээ. Тэгэхээр үүнийг гэрийн даалгавартаа ашиглаад бодцоогоорой. Үүгээр өнөөдрийн хичээл өндөрлөө. Баяртай хүүхдүүдээ.